Энэ манайхан за ингээд та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. MSM Toya TVT-гээ хамт байдаг та нартай баярлалаа. Мэдээж миний бичлэг танд таалагдах юм бол лайк, share, мөн subscribe дараад өгөөрэй. Хонхыг даардаг учраас шинэ бичлэг орхолгон танд мэдээлэл очих болно. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би гэртээ сайхан өглөөгөр амраад тэгээ ажилдаа явахынхаа өмнө гинт онгод төрөөд нүрэ бодож байна. Тэгээд эмэгтэй хүн болгоно л яг ийм тохиолдол ийм үедээ бас таардаг бах тийм ээ. Тэгээд гівэнд сууж байгаа л нүрэ бодмаар санагдаад тэрийгээ бас бичлэг хийж нэг одоо оруулж үзье гэж бодлоо. Тэгээд ер нь манай бүсгүйчүүд хэрхэн нүрэ боддог бас хэрхэн яаж одоо үсээ ороодаг талаар хуваалцаарай. За мэдээж яриг нүрээ сайхан угаад цэвэрлээд тооныг сүн шингэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд цохны тоос нарны тосоо эргэлжээд ингээд нүур будалтайхаа үндсэн одоо кремээ тавиад нүур будалтай одоо эхлүүлэн. За тэгээд мэдээж бүсгүй хүн болгон яг л энэ дараалалаар хийдэг байх тийм ээ. За тэгээд би бол сайхан кремээ дөрвчээд хуурай пудрээ одоо тавьж агаад тэгээ араас нь ингээ хөмсгөө буддаг. Эхлээд хөмсгөө будахгүй болохоор нүүр будахаар жоох эвгүй санагдаад байдгийн. Уг нь мейкапч болохоор янз бүрийн дараалалаар буддгийн байлээ. Эхлээд гэрэл зүтрээ тавиад тэгээд хөмсгөө хамгийн сүүлд будах жишээний байхад бол би бол хамгийн ихэнд хөмсгөө будахгүй болохоор надад жоох эвгүйс нүүрний маань хэлбэр нь жоохон тодорхой юм санагддаг. Ер нь хөмсг будалт маань нүүр будалтын 40%-ийг эзэлдэг гэж би яг сонсч байсан. Өнөөдөр миний будалт болохоор өдөр тутмын будалт байгаа. Тэгээд актер хүнд ч юм уу эсвэл гоёлын тийм одоо будалтыг бол би хараахан хийж бас чадахгүй. Гэхдээ яг мэрэгжлийн артиструудын хэмжээнд одоо чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд бол ингээ сайхан бол нүрээ бол будчихна. За тэгээд одоо хүлээн авалт ч юм уу янз бүрийн одоо арга хэмжээнд оролцохоор бол нүднийхээ яг энэ будалтан дээр би нүднийхээ өнгийг жоохон гүн тавиад өгчдгийг. Тэгээд л ерөөхдөө болчдөг миний хувьд. Тэгээд одоо юуг ер нь анзаараад байгаа вэ гэхээр сүүлийн үед болохоор жоохон будаагүй ч юм уу аль эсвэл жоохон даруухан өнгийг эсвэл арай жоохон гэгээлэг тэнийг ч юм уу те иймэрхүү байдлаар жоохон ер нь ийм жоохон будаг багтай байхыг илүүд үздэг гэж хичээдэг болцсон байлээ. За тэгээд жоохон ингээд оюутан байх үеэ бодох юм бол нилээн тэр үеийн будалтуудын стайл нь тийм байсан болов нилээн хүнд тод өнгөөр бүр хав хар өнгөөр буддаг байснаа бодохоор одоо бүр амар айгаад байдаг. Тэгээ одоо болохоор айл олох бор эсвэл одоо нийл ягаан тий ингээд нэг юм гэгэн цайвар өнгийн будагнуудыг одоо будахыг хичээж байгаа. Тэгээ сүүлд бас хувийн өнгө тодорхойлуулснаас хойш бас нэг зүйлийг ойлгосон нь ерөөсөө арьсныхаа өнгийг эргэлдүүлэх хэрэгтэй юм байлээ. Нүрний манд будалт ч гэсэн би бас нэрээ тэр хувийн өнгө тодорхойлуулснаас хойш уруулын будагнуудаа бүгдийг сольсон. Надад бас айгүй гоё таалагдсан. Тэгээд өмнө нь би болохоор надад улбар шар туяатаа улаан өнгийн будаг таалагддаг болохоор би надад зөгч гэж боддог байсан чинь миний арьсны өнгнөөс зөрдөг байсан байлээ. Тэгээд бас мэрэгжлийн өнөөс энийг сонсох нь айгүй таатаа санагдсан шүү. За тэгээд ингээл хөмсгөө будаа, сормосоо будаал би тэгээ ингээл бүгдийн л одоо өнөөдөр бол сайхан будаж байна. Гэхдээ өдөр болгон бас ингэж байг будаж амждггүй л дээ. Яг үнэлгээд хоёр жоох хөвгттэй болохоороо тэгээ бас маш яруу ажилтаа үе муу таарах юм бол ингэж удаан сайхан тухтаа будах нь ховор байдаг. За ямар ч байсан тэгээд энэ бол одоо бүтэн будалт маань байгаа тийм. За тэгээ уруулаа ингээ сайхан будаад нэр айгуу гоё юм зүрхтэй уруулын будаг Олив Янгаас авсан. За та хэдээс хараалж тий. За тэгээд ингээ ерөнхийдөө бол нүур будалт маань дуусчихж байгаа. Тэгээ одоо өссөн ингээд би болохоор янз бүрээр ороох гэж оролддог. За тэгтээ ихэнхдээ тохиолдол гэртэл үсээ янзалцдаг. Өсчин орох цаг зав маш бага байдаг. За тэгээ эдийн засагч хэмнэлттэй санагддаг. Тэгээ би өнөөдөр болохоор дээрээс аваад ингээд дээрээс яадаг оролт хийж байна. Тэгээ энэ хайч маань болохоор надтай бас айгүй олон жил нөхөрлж яваа. Миний гоо сайхны бас үнч найз байгаа. Тэгээ ер нь бол өсийг бол биний хувьд эндүүгээр орохоос илүү надад нөө хайч нарай илүү амар байдаг юм л та. За тэгээ өнөөдөр болохоор би гэрийн нөхцөлд үсээ хэрхэн ороож нүрээ хэрхэн буддаг талаараа та нартайгаа хуваалцж байна. Тэгээ бүсгүйчүүд маань бас өөр өөрсдийнхөө арга барил, туршлагуудаасаа тэгээд
хуваалцаарай. Тэгээд эмэгтэй хүн болгонд өөрийн гэсэн одоо бас гоо сайхны бяцхан жорууд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бас ээж нартаа, бүсгүүчүүдтэй, охтуудтайгаас энэ талаасаас хуваалцаарай гэж бас туяа нь хүсэж байна. За тэгээд өнөөдрийн миний бичлэгтэй байсан та нартай маш их баярлалаа. Мэдээж миний бичлэг танд таалагдах юм бол лайк and share мөн subscribe дараад өгөөрэй. За тэгээд дараагийнхаа бичлэгээр би бас илүү гоё одоо сонирхолтой бичлэгүүдийг та нартай хүргэхээр хичээх болно. Бас тэгээд санал бодлоос надтай харамгүй сайхан хуваалцаарай гэж хүсэх байна. Тэгээд удахгүй шинэ он гарах гэж байна. Шинэ ондоос өөрсдийгөө илүү гоёор үзэсгэлэнтэйгээр бэлдээрээ бүсгүүчүүдээ ирж байгаас 2023 онд илүү одоо үзэсгэлэнтэйгээр өөрсдийгөө уурлаарай. Бүсгүй хүн болгон одоо тий нүрээ будаад, үсээ янзлаад, өндөр сэхэтээ өмсөөд одоо өөртөө тохирсон хамгийн сайхан одоо хувцлаад явхаар улам илүү өөртөө ихтэй болоод эмэгтэй хүнийх нь нөгөө сүлт хямран сэрэгдэг гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр бас бүсгүүчүүдээс одоо шинэ он гарахын даваан дээр үлдэж байгаа одоо хуучин оныхоо цөөхөн хэдэн өдрүүдэд бас өөрсдийнхөө сүлт хямрыг дандаа гоё одоо өөдрөг байлгаад хямраа сайхан сэргээгээд илүү үзэсгэлэнтэйгээр илүү гоо сайхантайгаар шинэ оноо тий хайр дүр ухтаарай гэж бас хүсэх байна. За ингээ үсээ ингээл ороогоол янз бүр хоёр тал руугаа ингээл хуваагаал янзлал тавьчихдаг. Нэг иймэрхүү бодлоо туяа өнөөдөр хамт байсанд баярлалаа. Баяртай.